За сайн байцгаана уу. Энийг бол лаборатори ажил 12 болохоор IP version 6 хаягдлын талаар одоо үзэх болно. Одоо энэхүү лаборатори ажил 12 болохоор яг IP version 4 болон IP version 6-гийн хаягдлт болон DNS болон DNS DHCP чиглэлд тохирохог одоо хийх талаар одоо үзэх болно. За тэгээд энэхүү одоо лаборатори ажил дээр болохоор нэг топологи ажилласан байгаа. Энэ болохоор төв салбар. Тэндээсээ салбарласан яг хоёр салбартай байгаа. За тэгээд хаягдлын талаар юу вэ одоо PC1 нь болохоор яг одоо IP version 6 хаягтай. Тэгээд одоо IP version 6 хаягтай. PC2 нь болохоор IP version 4 хаяг ашиглан хоёр хэрэглэгчтэй. Одоо хоёр хэрэглэгчтэй гэсэн үг. Салбар 2 нь болохоор 3 хэрэглэгчтэй. PC3 нь болохоор IP version 6, PC2 нь болохоор IP version 4. Харин PC5 нь болохоор EAU 64 хаяг аавна. Төв салбар болох одоо DNS DHCP серверүүд байрлана. Тэгэхээр нь болохоор IP version 6 болон IP version 4 хэрэглэж зориулсан тусдаа серверүүд мөн хаяг агуулна. За салбар нэг нь болохоор одоо PC1-ийн төв серверээс одоо stateful DHCP хаягаар серверээс одоо хаяг аавна. PC2 нь болохоор одоо төв салбарын DHCP version 4-өөс одоо серверээс одоо relay ашиглан хаяг авахлаа. Салбар 2 болохоор PC3 нь болохоор static IP version 6 хаяг, PC4 нь болохоор local DHCP version 4 DHCP 4-өөс одоо серверээс одоо хаяг аавна. PC5 нь болохоор EAU 64 одоо MAC хаягаас IP version 6 автоматар одоо үүсгэнэ хаяга. DNS серверүүд нөхөх нь болохоор IP version 6-гийн DNS болохоор 2001 гээр эхэлж байгаа. Харин IP version 4 болохоор DNS болохоор 192.168.13. Сервер 1 нь болохоор яг одоо IP version 6-ыг хэрэглэж зориулсан. Сервер нь IP version 4 хэрэглэж зориулсан. Яг сервер 1 нь IP version 6, сервер нь IP version 4 хүмүүс хэрэглэж зориулсан гэсэн. За тэгээд рүүтрүүдийг статик чиглэлээр холбосон одоо хэрэглэгчдийн хоорондоо одоо серверүүд рүү холбогдох боломжтой болсон. Жишээ нь болохоор PC1 бол PC3 хоёрын хооронд одоо холболт явуулахад одоо яг одоо ping гэж одоо арилж явах хэрэгтэй. За мөн болохоор IP version 6-ыг хэрэглэгч нь болохоор одоо яг сервер нэг рүүгээ одоо холбогдож явах хэрэгтэй байгаа. Одоо яг ping хийж үзье. За ингээд одоо үр дүнгийг харах юм бол одоо яг нөгөө одоо яг PC1-ийн одоо яг хоорондоо холбож байгаа шалгах нөгөө одоо яг энэхүү яг одоо яг дүн гарч ирэх байгаа. Тэгээд IP version 6 хэрэглэгч нь бол сервер нэг хандж гэнэ үү гэдэг яг инфо яг юутай. За тэгээд шалгах асуулт нэг юмрхүү EAU 64 нь болохоор яг 64 битийн одоо IP version-ийн хөлбөр одоо мөн одоо 48 битийн MAC-ээр одоо дамжуул авдаг. Энэ хоёрт асуулт болохоор одоо IP version 6-аас сүлж яана одоо гэж яа. За тэгээд одоо үр дүнгийн одоо харах юм бол яг PC4-өөс IP version руу орлоо ингээд саяны талан дээр байсан шиг хаяг аавна. За тэгээд мөн сервер 1 нь бол одоо түрүү хэлсэнчлэн яг нөгөө IP version 6 дахь одоо хэрэглэгч нь болохоор яг сервер 1 рүү холбогдох хэрэгтэй. Харин одоо IP version 4-ийн хэрэглэгч болохоор яг нөгөө одоо яг төв салбартай холбогдох хэрэгтэй гэдэг байгаа. За тэгээд тэгээд дүгнж хэлэхэд одоо IP version 6-аас сүлжээг одоо хэрхэн ажилладаг, ямар төрлийн одоо хаяг ашиглаж болох явдаг үзсэн. Мөн DHCP version 6 болон Slack EAU 64 DNS зэрэг ойлголтуудыг одоо бодтоор туршлаа. За тэгээд анхаарлаа тавьсан баярлалаа.